Сайн байцгаана уу хүндэс сонсогчдоо. 444 444 4444 тооны утгууд нь эдгээр тоонууд нь нумралог таарууд мөн сахиусан тэнгэрийн тооны ухаанд онцгой утгатай байдаг. Доорх дэлгэрэнгүй тайлбарлан хүргье. 4 тооны утга нь тогтвортой байдал, үндэс суур, сахилга бат, хариуцлага гэсэн утгыг илэрхийлдэг. 4 талд бүтцтэй дөрвөлжин найдвартай бат бөх байдлыг илтгэдэг. 4 тооны утгууд нь сахиусан тэнгэрүүдийн тоо. Амьдралдаа төвчээртэй хөдөлмөрч байхыг сануулдаг. Зөв замдаа явж байгаагийн баталгаа таныг сахиусан тэнгэрүүд хамгаалж удирдах байгаа гэсэн утгатай. Та амжилт гаргахын тулд одоо байгаа суурай бат бөх болгох хэрэгтэйг сануулдаг. Бүх ертөнц таныг дэмжиж байна, итгэлтэй байгаарай. Ихэнх тохиолдолд амьдралын томоохон сорилт эсвэл шагналын өмнөх үе шаттай холбогдож байдаг. Тарот карт нь 4-р карт эзэн хаан дэ эмперор дэг журам хатуу зарчим хамгаалалт хүчтэй удирдагчийг бэлэгддэг. Тарот карт нь 4-ийн энерги 2 дахин нэмэгддэг бол эзэн хааны хүчрхэг хувилбар гэж ойлгож болдог. Бүх зүйлийг хяналтандаа байлгах хэрэгтэй гэсэн дохио өгч болно. Энэ бол тогтвортой байдал, тууштай байдлын төгс дээд илэрхийллээ. Дотоод цахилга бат өөрийн үнэнч байх байдал хамгийн чухал болохыг сануулж байж болдог. 44 тооны утга нь мастер тоо гэж үздэг. Бөгөөд хүчрхэг суур бие даасан байдал санхүүгийн амжилтыг илэрхийлдэг. 444 тооны утга нь нумралог талаас нь 444 нь давхар баталгаа гэсэн утгатай. Хөдөлмөрийн үр дүн гарч эхэлж байна. Таныг хичээл зүтгэл зөв замдаа явж байна. Дотоод дэг журам сахилга бат үнэнч байдлыг илэрхийлдэг. 4444 тооны утга нь нумралогт 4444-ийн энерги маш хүчтэй болж байгаа тул томоохон амжилт эсвэл томоохон өөрчлөлт ирэх гэж байгааг илтгэдэг. Их хөдөлмөр тууштай байдлын эцэст амжилтанд хүрнэ гэдгийг илтгэж байж болтгоо. 444 444 4444 тоонууд нь бүгд тогтвортой байдал, хариуцлага, сахилга бат, суур бүтээх гэсэн утгыг агуулдаг. Гэхдээ давхарлагдах тусам утга нь улам хүчтэй болж сахиусан тэнгэрүүдийн тусамж томоохон өөрчлөлт амжилт руу чиглэгдэж байгааг илтгэж байж болдог. Эдгээр тоонууд нь ойр ойрхон харж байгаа бол өөрийн зордох амьдралын замналтаа дахин нэг бодож үзэх нь зүйтэй гэсэн дохио байж болдог. Танд хэрэгтэй контент түгээсэн бол subscribe дараад, лайк дараад, сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.